За 57 граммын чансаа ахиулах тулаанд Цэнхэр булангаас Сүхбаатар аймгийн Баян дэлгүүр суманд төрсэн биеийн өндөр 165 см 32 настай мэргэжлэл 3 тулааж 1 ялсан Гаруда мэрмийн тамирчин Бат Чаргалын алтан сүх манд болох юм болж гарч ирж байна. Улаанбулангаас ирээдүйн MMA тамирчин цогцолны тоглолт. Хоёр тамирчин маань өндөр болон насны хувьд харьцангуй зөрүүтэй ийм хоёр тамирчин байна. За тамирчдаа дахин танилцуулъя. Цэнхэр булангаас Сүхбаатар аймгийн Баян дэлгүүр суманд төрсэн биеийн өндөр 165 см 32 настай мэргэжил нийт 3 тулааж 1 ялсан Гаруда мэрмийн тамирчин Бат Чаргалын алтан сүхт болох юм болсон байна. Улаанбулангаас Сүхбаатар аймгийн мөрөн суманд төрсэн биеийн өндөр 175 см 20 настай мэргэжилний 7 тулааж 4 ялсан саяхан бүгд найрамдах хэдээр улсын ялбуудлын албаар анхны тулаанд ялдаад болсон ирээдүйн MMA тамирчин цайхны авах сүрэн маань турлахад бэлэн боллоо. За дулаа хэлсэн. За хоёр тамирчин маань хоёулаа зөв үрэлттэй. За доогоор уршилт. Алтан сүхөөс ирж байна. Хам сүрэн уршуул явсан. За алтан сүх маань уршаа том боломжийг орж ирж байна. Хоёр шулуун амжилттай зогч байна. За ашигтай байрлалын төлөө ерөнхийдөө тулаан болдог гэдэг маань ерөнхийдөө энэ шүү дээ. Бас үзэгчд манаас MMA спортыг илүү ойлгох юмнаас би ингэж тайлбарлаа хэлээд байгаа. Лагсрынгийн хөдөлгөөр аль болох ухарч өөрийнхөө зайд одоо нөгөө хэсэгт алтан сүхийн цохоод хүрэхгүй зайд нь байлгаж өөрөө болохоор бие уртаа алдаа ашиглаж хурц зогсон ийм тактиктай тулааныг өргөжүүлж байна. Алтан сүхөд эсрэгээрээ яа ингэж уршаа орж өөрийнхөө зайд орж ингэж тулдахаар хоёр талаас ийм тактик боловсруулсан гарч ирсэн байна. За эхний үедэр бол ерөнхийдөө би нэг хинсэн, ажсан ерөнхийдөө судалсан. Тийм үе өрнөж байна. За алтан сүхийн үед бас за ер нь тун гоё цогцолтууд орж ирж байна лагсрынгээс шулуун цогцолтууд. За алтан сүрх мөр уршаа дайрсан дайчин гоё орж байгаа ч гэсэн. За алтан сүхээс тун гоё артлыг авсан тохиолдолд ард хажуу орлоо. За алтан сүх маань барилдаа орохоор явсан байна. За эндээс алтан сүхийн үед барьц байрлал ахиулаад сайд контрол буюу хажууд гарсан энэ байрлалыг авч байна. За лагсрынгийн үед энэ толгойг уургалсан энэ барьцнаас удаан байгаад бол хэрэг байхгүй бас өөрөө эсрэгээр гарна цуцах магадaltaй байдаг. За алтан сүхийн үед эндээс тэр зүүн гар харагдахгүй боолтны байрц авах гээд байна. За эндээс ард гарах ерөн зорилготой
За гилетин гэдэг болт одоо ерөөдөө хоолоод байх болтны барьц авч байна. За эндээс эргүүлээд одоо Дарс Анаконда гэдээ бас хүчиг болтны хөлбөрүүд орж ирэх боломжтой байгаа. Энэ бол бас том эвгүй барьц барил авчлаа. Одоо гар алтан цохын хувьд гар 90 дугаар нь орсон хэсэг нь бас сайн харагдахгүй. Камерын өнцөгт. За лавсрынгийн хувьд дээшээ хоёр хөл дээрээ бүтэн улан дээрээ босоод ингэж хамгаалмаар байна. Босоод хүзүүндээ амьсгалах зай гаргаад гэсэн үг. За одоо бас лавсрынгийн хувьд даваа байрлалыг авч чадлаа. Харьцангуй даваа байрлалыг авч чадлаа. За алтан сүх эндээсээ яах гэдэг вэ гэхээр өөрийгөө одоо фул гард буюу өрсөлдөгч тамирчнаа энэ нуруу бэлхүүсгээр нь хоёр хөлөө ороож ингэж авах гэдэг. За лавсрынгийн хувьд саяныхаа сайд контрол буюу хажуу талд нь гарах хэрэгтэй байна. Хүзүүнд ингэж эвгүй байрал авчаад байгаа учраас. За ер нь сайхан гараад ирлээ. Алтан сүхийн хувьд бас ер нь ухаалаг тоглолт гаргаж байна. Ер нь яг өчиг борсны барьц бүрэн ороогүй байхад ингээд гараа хүчлээд чангалаад ахаар бас одоо MMA-гийн тамирчид ер нь сонирхож байна. Гараа шатаачлаа гэж ярьдаг. Ер нь гар шатаад бас дараачийн барилдаан цогцолтууд нь сүлдчихдэг учраас. За одоо эндээс алтан сүхийн хувьд бол маш зөв хамгаалж байна. Одоо свип буюу өрсөлдөгч тамирчнаа эргүүлээд доороо хийх оролдлогыг хийж байна. Алтан сүхиндээс яагаад зөв хамгаалж байгаа гэхээр ойрхон ингээд тэврээд хамгаалж байгаа болохоор лавсрынгийн хувьд за зөгөхөд хэцүү. За лавсрын маань эсрэгээр болохоор яг эндээс ингээд дан тэврээд байхгүйгээр энэ хөлөө гаргаад сайд контрол аваад сайд контрол руу хажуугийн байрал. Тэгээд цаашаага фул маунт буюу дээр нь бүрэн гараад ингээд удирдаад тоглох хэрэгтэй байна. Лавсрынгийн хувьд эндээс бол төдийлөн аюултай өчиг болт бол ирэхгүй яг энэ байрцаас бол. За энэ одоо бүги чок гэж сүүлийн үед их гардаг болсон ийм юмыг алтан сүх мөн хийх гэж оролдож байна. Энэ бол нэг орохоор бас тун эвгүй ордог. Тун эвгүй ордог. За энэ бүги чок гэдгийг хийх гэдэг нь гараа татж байгаа шиг холбоо тавсан. За бас гоё оролдлого болж байна. Энэ сүүлийн үед бас гадна дотн энэ жижиг цөгийн тэмцээнүүдээр маш их хийгдэж байгаа энэ болтын нэг хөлбөр хоолоод баг. За нэгдүгээр үе. Дуслаа хоёр тамирчин бол ерөнхийдөө энэ тэнцүү өрсөлдөө гэж би харж байна. Алтан сүх бол үл ялэг илүү тулцсан байгаа гэж бодож байна. Яг тэр бас тэмнэлтийн пейс буюу ерөнхий хэмнэлийг удирдаад тейк даун буюу унгаах орлого хийгээд унгаагаад ингээд тодорхой хэмжээнд ашигтай байрлалаа хадгалаад удирдлаад ингээд явсан байна. За одоо бол ерөнхийдөө хоёр тамирчин бие биенийхээ хэр зөгтөг яадгийг мэдчихлээ. За удаас шуурын дүрс очиж байгаа бол яг энэ өөрийнх нь зайд Улаанбаатарын тамирчнууд маш гоё үзсэн шүү дээ. Шулуун цохилтууд яваад. За хоёр тамирчныхаа тулааны 2 дугаар орцгоё. За бас тун сонирхолтой сайхан дулаан болж байна. Тайлбарлаж ярих юм ихтэй хоёр талаас бас гой мөхний хөлбөрөд хийсэн. За талцуулагч нь юу гэж зөвлөж гарч ирсэн юм бол. Миний бодлоор лавсрынг бол одоо алтан сүхийн хөл рүү шилбэр өшгөлөөд энэ дайраад байгааг нь жоохон сааруулах хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгсөн болов уу гэж бодож байна. За энэ алтан сүхийн ингээд лавсрынгийн зайд ингээд зогсоодох юм бол лавсрынгийн тоглолт маань давуу хэрэгтэй болчихно шүү дээ. Яг тэр өрсөлдөгчн зохиод хүрэхгүй өөрөө зогч үрж байгаа зайд. За алтан сүх маань юу шахаж байгаад барилдыг гэсэн бас бодолтой байж магадгүй санагдаж байна. За тэгвэл түрүү нэгдүгээр үед орохдоо бол ямар нэгэн хуурах зохилт энэ төр хийх үгээр шууд орсон гэж бас доороос өвдөг орж ирэх аюултай юм шиг эрсдэлтэй тейк даун хийсэн. Тейк даун боо унах орлого гэж унгаж чадсан. Одоо бол лавсрын бол тэрийг маш сайн мэдж байгаа учраас ухах ихэнгүүт нь урд гараа урдаас нь мөргүүлчихэд байна.
За алтан цохим маань ерөнхийдөө нэгдүгээр үеийнх нь тоглолтын юм маяг ерөнхийдөө тэжгэрээ үйлшүүлэх гэсэн бодолтой гарч ирсэн харагдаж байна. За лавг сөрөнгийн хувьд бол эсэргээрээ маш сайн тасалжуулагч нь зөвлөгөө өгсөн байна. Ерөнхийдөө өөрийнхөө зайд орох гингүүд нь урд гараа мөргүүлж өгдөө шүү дээ. Зайд орох гингүүд нь хоёр шулуу яваад ингээд. За мөн бас ингээд лавг сөрөнгийн хувьд гараа дээр амаар байна. Ерөөсөө өрсөлдөгч тамирчин бол бүгд адилхан бэлтгэл хийж байгаа учраас жигд аюултай гар доор байна гэдэг бол за сая алтан сүхүсийн зүүн хажуус авсан бас хүчтэй орсон бол лавг сөрөнгийн бас ирүүн тусчл байна. За алтан сүхүд эсэргээрээ гар дээр ер нь бас тундаж үе сайхан хамгаалаад явж байна. За энэ лавг сөрөнгийн урд гарын шулуун цохилтууд бас ер нь нэлийн хортой очоод байна. За яг ингээд сая гүгд одор ингүүд нь ард гараа шидэж байна бас амжилттай зогч байна. Лавг сөрөнгийн үед яг ингээд дайраад ороод ирэхэд нь урд гараа мөргүүлээд хамгаалалт буунгуудл нь хойтлоос баруун хажуус авсан зохиод бас унагчиж болохоор харагдаад байна. За алтан сүхний үед нь битүү хамгаалалттай хоёр тийшээ займчиж орж байгаад зохиж орж байгаад барилдмаар байна. Тэгин бол бас харьцангуй өөрийнхөө тоглолт зохилт болон хүчиг боолт барилдааны давуу талаа гаргах бас боломжтой. За яг энэ лавг сөрөнгийн урд чулуунд ингэж оногдоод байдаг. За харж байгаа зэн урд чулуун бол за алтан цөхөд ингэж уршаа дайж орж иж байгаа бас аюултай хамгаалт бууж орж ирээд байгаа нь бас лавг сөрөнгийн хувьд даваа хэрэгтэй болоод байна. Лавг сөрөн бол энэ дээр нь харж байгаад гараа мөргүүлээд урд гарын явгууд нь гараа мөрөөд хой цавх үед нь зөрүүлээд одоо ирүүнд нь зогчих боломжтой болчиход байна л да. За эсрэгээр алтан сүхний битүү хамгаалттай ормоор байна. За энэ алтны давуу тал байгаа учраас тэрийг лавг сөрөнгөд маш сайн ашиглаж тоглож чадж байна. За энэ дахил зур ёс руу шилбэр бас лавг сөрөнгөөс хүчтэй өшгөлт ирж байна. Энэ бол ерөөдөө бас их. За яг булан шахаж байгаа харин барилдаан лугаа сайхан зүг ороод ирлээ. За хөлийг авсан. За эндээсээ хоёр гараа холбоод унах эсвэл наашид татаад ирлээд унах хэрэгтэй. За унагсан. Эндээс лавг сөрөн босхын тулд тороо түшээд босмоор байна. За алтан цөхний хувьд бол эсэргээрээ торноос нь голдуулаад одоо хажуу талын ашигтай байрал авсан байна. За эндээс алтан цөхний хувьд бол тун ашигтай байрал авсан. Эндээс алтан цөх яах вэ гэхээр ингээд ерөнхийдөө ингээд татаад байгаа хүнийг эрүүгээ цээжинд юм хавирганд нь нааж хагаад өвдөг дээрээ бос зогсож байгаа гарын салгаад эндээсээ шаашаа кимура одоо болон бусад өчиг боолт руу шилжих боломжтой. За эндээс бол ямар нэгэн байдлаар өчиг боолт орсон юм бол байхгүй. Ашигтай байрал авахын төлөө одоо тэмцэл явж идэг. За цаг бас ингээд ерөнхийдөө дуусч байгаа юм байна. Сүүлийн 10 секунд яваад эхэлсэн. За хоёрдугаар үе бол харьцангуй бас нэгдүгээр үеуд арай өөр дүр зураг харагдаж байна. Хоёрдугаар үе дээр за лавг сөрөнгийн тамирчны хувьд илүү идэвхтэй даваа тал гаргаж дүрслэх тамирчтай очруулж байгаа гэж харж байна. Тэгсэн үедээ алтан цөхний тамирчин маань болохоор үеийн төгсгөлийг бол яаж үгүй сайн хийлээ. За ер нь хоёр тамирчин маань энэ харьцангуйас ойрхон дулаан хийж байна. Тэгэхээр 3 дугаар үе дээр ер нь энэ сайн тулцсан ялах магадaltaй. За хоёр тамирчин маань 3 дугаар үеэр эхлэх бэлэн боллоо. За алтан цөхний булангаас одоо бас арай нэг өөр зөвлөгөөд өгч тактиктай гарч ирсэн гэж бодож байна.
Лавксүрэн бол эсрэгээр яг уршаа дайрж байхад нь гараа мөргүүлэх, шилбэр үүсгэх, хөдөлгөөний удаашруулах юм тактиктай тоглохоор авах шиг байна. За алтан сүхбэн барилдаа явах гэж оролдсон боловч сайн хамгаалт. За сөрөөд бас орж ийн бас сүрж ороод цугтаад авлаа. Алтан сүхбэдээс өдийлэн бас өрчлөлт таамаглаагүй юм болсон болов гэж харагдаж байна. За ууцаар нь тэврээд унагсан. За Лавксүрэн гэвэл эндээс ерөөхдөө бас одоо half guard-ны байрлал шилжсэн байна. Half guard гэдэг нь болохоор нэг хөлн дооруугаа тамирчныхаа хоёр хөлний дунд одоо ингэж нөгөө хөл нь гараад ирсэн байдалтай. За алтан сүхбэн бас хэвтэй барилдаа хамгаалт сайн байна. Тунд ажгүй хийж байна. Эндээс бас sweep буюу өрсөлдөх самаршаа эргүүлэх юм оролдлого хийх гэдэг. Гэхдээ торонд харьцсан байгаагаа алтан сүхбэн сайн анхаармаар байна. Эндээс бас зохиолоод иж болохгүй. Тортой тулааг байх юм бол сая ер нь sweep буюу өрсөлдөх тамирчнаа одоо байрын сольж эргүүлээд өөрөө дээр нь гарах өрсөлдөх самаршаа доор нь оруулах оролдлогын бас зөв барьж авсан байна. Алтан сүхбэн ингээд бидээгээ өрсөлдөх чамынхаа чэйжэнд толгоо наагаад ингэж хамгаалж байгаа нь зөв хамгаалалт. За алтан сүхбэн эсрэгээр бүр уршаа сохиж жоод энэ болж өгвөл сайд контрол буюу хажуудалд гарсан байрал авч жагаад цохимоор байна. Эндээс гарах хэрэгтэй. Мөн боломж гарвал бас ер нь дашаага ууршуулж өндийж жагаад бас амьсгалах боломж өгөхгүй үргэлж өрн ажил зогчимоор байна. Яг зохилдуудаа хөнгөн зохилдууд хийгээд хөнгөн зохилдуудын хүчтэй очгаал бууж гисэн өрсөлдөх тамирч амьсгалахгүй ядраач идэг идэвхтэй ажилламаар байна. Энэ дээр одоо алтан сүхбэн яг зөв энэ зүүн гар дээр нь хөлөө гаргаад ингэж хамгаалах нь зөв. За алтан сүхбэний хувьд болохоор sweep одоо торонд нэгэнд шахаж босохгүй одоо тийм тактиктай байгаа учраас эсрэгээр бие найшлуулж байгаа тэр sweep-үүдээ хийх. Бие найшлуулж байгаад бас хөлд өчөх бас мэхний хөлбөр орох боломжтой байрлал давцсан байна л да. Зүгээр яг ингээд төдийлөн идэх үзүүлэхгүй байгаад их юм бол Лавксүрэнгийн хувьд эсрэгээр давуу талтай ерөнхийдөө тулааныг маань удирдсан болоо явчихна. За энэ бас тунд ажгүй байрц авлаа. Эндээс одоо гурвалжин гар татах гээд олон мэхний хөлбөр орж ирэх магадaltaй. За эндээс гурвалжин байрц авахгүй дараа эндээс алтан сүхбэн толгойг нь удирдах хэрэгтэй. Толгойг нь. За эндээс бас гэрэл хэмтэл авахын тулд алтан сүхбэн гурвалжингийнхаа байрцыг өгч өгнө. Энэ нь зөв үйлдэл. Сая бол гэхдээ толгойг нь татаагүй байх бол бас алдаа гаргаад нөгөө хүн босоод ирлээ. За Лавксүрэнгийн хувьд бол маш давуу талын байрал авсан. Эндээс маш ашигтай, маш олон төрлийн өчиг боолт мөн удирж байгаа зохих даваа байрлалыг авчлаа. За эндээс ингээд алтан Лавксүрэнгийн хувьд байгаад байгаа юм байгаагүй байна. Барьц байрлалаа ахиулаад одоо өвдгөө тэр өвдгийг баруун өвдгийг тэгж авах шаардлагагүй л байгаа юм л да. Одоо маунт буюу тэр бүрэн дээр нь гарсан байрцыг авах шаардлагатай байна. За алтан сүхбэн тун сайн хамгаалаад Лавксүрэнгийн зорилго эндээс яах гээд байгаа гэхээр алтан сүхбэнийг яг нуруугаар нь дээш нь харуулад тэгээд биеийн гол хэсэг дээр нь амьсгалах хэсэг дээр нь биеийн жингээ өгж ингэж амьсгалах боломжгүй болох гээд байгаа байхгүй. Тэгэх юм бол доорогоо тамирч хүнд бодолж орно. Амьсгалах боломж болохоор амархан ядарна гэсэн үг. Энэ бол ингээд зүгээр ноцолдоод байгаа юм шиг ингээд харагдаж байгаа боловч ингээд маш нарийн барьц байрлалын төлөөх ингээд улаан явж идэг. Тэгж одоо нуруугаа дээш наруулсан байрлал алдахгүй тул алтан сүхбэн сая хажуу тал руугаа ингэж харж одоо хөвтөж жагаад эргээд ингээд ашигтай байралтаа орчлоо штэ. Хажуу тал руугаа харна гэдэг юм. Одоо хэдийгээр өрсөлдөх тамирчны биеийн жин ирсэн ч гэсэн уушиг чөлөөтэй учраас ханга чөлөөтэй амьсгалж яадаг ядрал багтай байдаг юм даваа талтай. За яг салахад өшгөлж Лавксүрэн тамирч маань бас зуршлагтай байгаа гэж шинж. За бас сайхан дулаа үзүүлж байна. Сая алтан сүхбэн
бас доор орсон байсан жоохон ядарсан юм болов сая тун одоо дажгүй төвөртөл буюу одоо яс дэлхий байрал аваад гараад ирсэн. Тэгсэн боловч яг хөл рүү чигээрээ дайраад унах одоо барилдааныхаа ямиг өргөжлүүлж чадсангүй. За энэ миний бодлоор бол шүүгчдийн санал хуваагдсан байж магадгүй гэж бодож байна. Хоёр тамирч юм бол ерөнхийдөө бас тэнцвүүгийн тулаав зүйлсэн. Гэхдээ бас Балмуудлааны шүүгчдэн бас хин илүү бас хохирол учруулсан бэ гэдгийг бас харж үздэг байгаа. Нүүр аман дээр гарсан хохирол нэцрал те цус гарсан байдал зэрэг. Энэ бол тун тэнцвүүхэн дулаан үзүүлэх гэж бодож байна. За сүүгчийн санд нэгтэй саналаар Редивийн тамирчин Лауксурн маань шүүгчийн саналаар яалтаа болж байна. Зас цэгэр булангаас танилцсан Бачралын алтан сүхтэй бас баяр хүргэх зүйтэй. Ерөнхийдөө бол аюултай байдалд орсон ч гэсэн бас өөрийгөө тун аятайхан хамгаалж гарч хохирол багтаа гарч иж чадлаа. За Лауксурн маань бас мундаг яг өөрийн байранда яг өөрийнхөө зайн зөв тоглож одоо зөв тактик баримтж тоглосны ачаар ерөнхийдөө ялалтаа болж чадлаа. Энэ 3 грамм гал гасан гоёлон бодож байна. Тэгээд энийг сайн үтгэх гэж. Тэгээд би уг өсөлтөж эхний үедээ уг утгаа байсан. Бодолтой байсан. Би сүүлийн нэг сараар ямар нэгэн бүлэгтээс бэлтгэл хийгээгүй. Гэртээ жингээ хасаад, радиофон халуун усаа гаргаж байгаа жингээ хасаад тэгээд энэ хэмжээнд авсан байгаа. Тэгээд бас сайхан манай багш өрөөд бүлэг болсон. Тэгээд ойролцоо яагаад ч ганцаарсан бүлэг болж байгаа. Эцэг хийх болгон миний багштай гардаг бол ингээд 2-3 тасаан дээр байхгүй. Одоо аймагт бүлэг хийж байгаа. За сэнэс сэтгэл хөдлөсөн сайхан мөч болж байна. Японы иргэн одоо сайхан болсон Ария багш маань ирээдүйн мэмэ гэж клубтэй байсан. Тэгээд тэр клубийнхэн төлөөлөл болсон. Энэ тамирчин дүү маань бас ингэ сайхан тултаад бурхны оронд байгаа багштай бас ингэ ялалтаар бэлэг урж ялалтыг зориулж байна. За та бүхэндээ оролцож байгаа бүх тамирчтай одоо ялагчтай шилдэг байх нь бидний амлалт ураатай Fairtex Mongolia компаниас бас гарын бэлэг гардуулж байгааг дуулахад таатай байна. Та бүхэн дэлхийн шилдэг брэндийг яг дэлхийн одоо хаанч очиод авахд одоо төлдөг мөнгөөрөө Монголоос ямар нэгэн нэмэгдлүүгээр авах боломж олдож байгаа нь бол маш том боломж. Энэ боломжийг ашиглаарай гэж бас хүсэж байна.